Таны ам гашуу оргоод хоолны дараа гиз хийгээр дүүрээд өтгөн хатаад байгаа ийм шинж тэмдэг танд илэрж байгаа бол энэ таны бие ерөнхийдөө хорт бодисоо гадагшлуулж чадахгүй байгаагийн анхны тохио байдаг. Тэгэхээр бид нэр цуврал байдлаар ер нь биеэ хоргоожуулах талаар зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр өмнөх зөвлөгөөн дээр бид нэр биеэс хорыг гадагшлуулдаг ийм 5 зам байдаг талаар. Хамгийн ихнийх нь болохоор элэг цэс гэдэс гэсэн ийм зам байдаг талаар ярьсан. За өнөөдөр би энэ зам одоо хэрвээ ямар нэгэн байдлаар саадсан. За энэ хэсэгтэр хороо гадагшлуулж чадахгүй байгаа бол авч болох хамгийн энгийн арга хэмжээнүүдийг та бүхэндээ танилцуулах гэж байна. За тэгэхээр ер нь бол элэг хороо шүүж байгаа. Тэгээд тэр шүүсэн хороо цөснийхээ хүүдийг оруулна. Тэгээд тэнд тодорхой хадгалагдаж байгаа. Та хоол идэхээр таны цөсний хүүдийг агшина. За ингээд тэр цөсний шүүрэлтэд холилдсон таны биед байх хэсгүү одоо тэр гадагшлах хэсэгтээ тэр хортой нэгдлүүд нь таны гиз рүү ороод тэгээд таны өтгөнтэй хамт биеэс гадагшилж байгаа. За хэрвээ энэ зам саадах тохиолдолд юу үүсэх вэ гэхээр таны биед тосон дуустдаг төрлийн хорт бодисууд энэ бол одоо хамгийн хортой. Одоо өөрөөр хэлбэл таны биед байгаа хортой бодисууд дотор хамгийн аюул тайнууд нь дандаа тосон дуустдаг байдалтай байдаг. Тэгэхээр эдгээр нь таны биед за тэрэн дотроо гизнийхээ ханаар буцаж шимэгдээд гадагшлахаа орж ирэх ийм байдалд хүрнэ. Тэгэхээр одоо энэ нь байнга давтагдаад байх юм бол ерөнхийдөө таны цэс зогсонгочлоос болоод янз бүрийн одоо асуудлууд үүснэ. За мөн элэг бол хэд их ачаалалд орно. За мөн өмнө нь бид нэр өмнөх одоо юун дээр зөвлөгөөн дээр ярьсанчлан ашиглагдсан даврууд нь буцаад бидний биед ороод ирэхээр энэ бол даврын тэнцвэрийг алдагдуулна. Тэгэхээр энэ бүхэн чинь удаан хугацаар үргэлжлээд байх юм бол хавдрын эрсдэл хүртэл үүсдэг талаар одоо бид нэр ярьжсэн тийм ээ. Тэгвэл одоо бүгдээрээ энэ бие аажмаар яаж цэвэрлэх вэ гэдэг ийм хоёр аргатай бүгдээрээ танилцъя. За эхнийх нь болохоор хооллолт байгаа. Тэгэхээр бидний элэг цөс гиз гэдэг маань өөрөө нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог хамаарж байгаа учраас тэгэхээр энэ замыг хамгийн сайнаар дэмжиж өгөх тэр зүйл нь болохоор ер нь зохистой хоолт байдаг. За тэгэхээр энд би хоёр зүйлийн талаар өнөөдөр гол нь та нарт мессеж өгч байна. Нэгдүгээрт нь болохоор хооллолт бол ерөнхийдөө ус уухаас эхэлж байгаа. Тэгэхээр та өглөө бүр үлэн дээрээ мөн өдөрт хэд удаа хооллохын тэр хоолт болгон дээр 30 минутын өмнө заавал нэг аяга бүлээн ус сууж хөвшөрөө. За ус бол ямар ч байж болно. Тэр нэг чухал биш. Цэвэр ус ч байж болно, ширгээсэн ус, аршаан ус, эрдэс тус, зүгийн балтаа ус аль нь ч байж болно. За энэ тохиолдолд юу үүсдэг вэ гэхээр ус уухаар таны нэгдүгээрт тэр цөсний урсгал бол шингэрээд цөсөөр дамжиж тийм ээ хорт байдас гадагшлаж гизрүүгээ орох боломж бүрддэг. Хоёрдугаарт гэвэл илгнээс өөрөөс нь ялгардаг юм ферментүүд байдаг. Тэгэхээр тэдгээр нь бас идэвхждэг. Тийм учраас та ус сайн уугаарай. За хоёрт нь болохоор бид нэр одоо цөсөө сайн хөөжлөх юм бол хороод сайн гадагшлуулах гэдэг шүү дээ. Тийм учраас цөс хөөсөн тийм ээ цөс хөөх үйлчлэгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэгжилж хөвшөөрэй. Тэгэхээр энд болохоор ер нь үндсэндээ бол хоёр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хамаарна. Нэгдүгээрт нь болохоор бид нэр тодорхой юм өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэгжилж байх тохиолдолд таны цөс бол сайн хөөгдөн. Нэгт. За хоёрт нь болохоор та тодорхой юм одоо хүнсний ногоонууд за тэрэн дотроо болохоор навчид ногоонууд байгаа. За баг зэргийн юм эсэг одоо гашуун амттай амтлагч ногоонууд байна тий. Одоо бид нэр монголчуудын хувьд бол биднэрт хамгийн дөхөм олдцтой нь болохоор халиар, жуузай, хөмүүл байж болно шүү дээ. Тэгэхээр эдгээрийг хэрэглэхээр яадаг вэ гэхээр ерөнхийдөө навчит ногоо болон амтлагч ногоо хэрэглэснээр таны цөсний ялгаралт бол 30-аас 40% нэмэгддэг. Тийм учраас хоолт болгон дээр эдгээр хүнсийг бол хэрэглэхийг бол зориорой. За мөн чаа үр байна, майлангийн үр байна. Эдгээр үрийг бол бас хэрэглэж байгаарай. Тэгэхээр эдгээр нь нэгдүгээр цөсийг шингэлж өгдөг. За хоёрдугаар гэх юм бол эдгээр үрийг яг тодорхой юм аргаар хэрэглэх тохиолдолд бид байгаа хорт байцыг өтгөнтэй хамт гадагшлуулах тэр явцыг бол дэмжиж өгдөг. Өөрөөр хэлбэл эдгээрийг бид нэр тодорхой юм аргаар хэрэглээд хортой байцыг яг дотроо өөрөө сайн шингээж аваад одоо юу шиг те парлон шиг бүр ингэж шингээж аваад тэгээд өтгөнтэй чинь хамт гадагшлах ийм боломж бол бүрддэг байгаа. Бид нэр элэг цөс гэж ярихаасаа гадна бас гидсийг бол энэ замд оруулсан гадагшлах хамгийн сүүлийн хэсэг нь гидс байгаа. Гэтэл хэрвээ таны өтгөн хатдаг байх юм бол хэдийгээр таны элэг хороо шүүчихсэн байгаа ч гэсэндээ цөс рүүгээ одоо хороо гадагшлуулчаад байгаа ч гэсэн хэрвээ өтгөн чинь өдөр болго ингээ гарч чадахгүй. Тэгээ хэд хэдэн өдрөөр ингээ таны бид өтгөн хадгалагдаад хуримтлагдаад байдаг бол энэ нь ямар байдал үүсэх вэ гэхээр тэр бид байгаа хорчин бидэл үлдэнэ гэсэн үг. Тийм учраас бид нэр өтгөн хаталтын эсрэг арга хэмжээг заавал авах хэрэгтэй. Би хоргожуулъя л гэж бодож байгаа бодлоо. Тэгэхээр бид нэр сая энэ дээрх одоо хоол хүнсэн дээр өгсөн зөвлөгөөн дээр нэмээд хэрвээ та өтгөн хатдаг бол одоо эзний ашигтай бактери тий пробиотик гэж нэрлэдэг ийм хүнсийг бол хэрэглэж байгаарай. За тэрэн дотор айл болохоор одоо үйлдвэрийн аргаар боловсруулсан тийм одоо пробиотик биш. Яг одоо шинээрээ байгалаараа байгаа тийм амьд бактерийг хэрэглээрэй. Тэгэхээр энд бол биднэрт хамгийн олдоцтой тэгээд хямд төсөр байж болох ийм ашигтай бактери бол юу гэж болох вэ гэхээр ер нь бол эсэг хүнс байгаа. Эсгсэн хүнс байна тий. Тэгэхээр бид нар ташилсан гэрийн аргаар ташилсан зөвхөн одоо түүн дотор одоо давс орсон тэгээд байцаа орчихсон ийм даршилсан байцааг бол бид нэр идэж болж байна. За эсэг цагаан эдээнүүдийг бас идэж болно тийм ээ. Тэгэхээр айраг эсэг цагаан эдэж юм болохоор одоо тараг байж болно.
одоо юу хоормог байж болно те аар бол за мөгний одоо тараг буюу кефир тараг бас байж болно. Тэгэхээр эдгээр нь болохоор өөрөө хідэн тэрбум одоо ашигтай бактеритай учраас таны гизний орчныг дэмжиж өгнө. Энэ өтгөн хаталтын эсрэг байгалийн юм арга болж идэг байгаа. За дараагийнх нь одоо энэ биеийг хоргожуулах энэ илэг цэс гиз замыг дэмжиж өгөх зүйл бол ерөөсөө хөдөлгөөн байгаа. Тэгэхээр бидний биед бол хэд хэдэн төрлийн шингэн урсж байгаа шүү дээ. Бидний бол цус бол урсж байгааг мэднэ. Тэрнээс гадна тунгалгийн шингэн гэж байгаа. За мөн бидний цус гэдэг чинь өөрөө бас шингэн зүйл. Тэгэхээр эдгээрийн урсгал бол хөдөлгөөнөөр одоо дэмжигдэж өгдөг. Тэгэхээр өдөртөө та ердөө л нэг 30 минутын хөнгөн алхалт байж болно, сунгалтын дасгал, эсвэл зүгээр бэлхүүсээ эргүүлсэн ийм дасгал хөдөлгөөнийг ч гэсэн хийж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол цусыг нэгдүгээр төөж өгдөг. Хоёрдугаар гэх юм бол гизний гөрөлц хөдөлгөөнийг сайжруулад одоо төнийг гадагшлуулж нөгөө хороо биеэсээ зайлуулахад тусалдаг. За мөн амьсгалын дасгал ялангуяа хөвлөгээр амьсгалсан амьсгалын дасгал эдгээр дасгалыг хийж өгөх нь болохоор бидний одоо энэ ялангуяа цөсний тийм ээ одоо хүүдийн сулрах тэр цөс ялгарах замыг чөлөөлж өгөх ийм механик бас одоо шахалт болж өгдөг. Тэгэхээр та баруун хавирганыхаа доор хоол идчихэд 5-10 минут зөөлөн илэг хийж өгöd. Тэгэхээр энэ бол цөс өтгөрхөөс цус тунгашоос бол сэргийлж өгдөг. Энэ болохоор цөсний хүүдийн агшилтыг дэмжиж өгөх ийм аюулгүй тэгээд үр дүнтэй юм арга болдог. За тэгэхээр та энэ хоолтын талаар одоо энэ чаавар майлангийн өөрийг яг зөв хэрэглэх талаар за мөн энэ цөсний элэг одоо цөс гиз гэсэн энэ замыг хэвэн явуулахад ямар нөхөн сэргийлэх эмчилгээ хийж болох талаар ийм арай дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл бид нар 6 сарын 21-нд хагас өдөр үн төлбөргүй ийм вебинарыг явуулна. Тэгэхээр тэнд хамрагдаарай. За хэрвээ та хамрагдъя гэж бодож байгаа бол комент хэсэгт илгээ хайрлаа гэж бичээрэй. Бид нар танд группт орох холбоосыг өгнө.